Гэхдээ арай нэг жоохон үнэтэй амттай. Үнэтэй амт. Үнэтэй гэдэг үсэг. Үнэтэй амт гэж юу юм бэ? Арай нэг чанартай амттай. За hi guys. Урд бичлэгээрээ уулзсангүй. За тийм өнөөдрийнхөө видеого чихээ амттангуудыг идэх чинь. Тэгээ сая дэлгүүрээс харж аваад авчихсан. За тэгээд бүгдээ идэж эхлэе. Би сая орч ирчихэд амар цангаад байгаа болохоор хамгийн түрүүнд уух юмнаас эхлэе гэж бодож байна. Энэ миний хамгийн уух дуртай Bubble жимсний ундаа байгаа. Relax гэдэг нөгөө Монголд байдаг шүү дээ. Яг энэ төрлийн байдаг үгүй мэдэхгүй байна. Нөгөө жүжигчин цогтоо ингээд Чехийн 100% жимсний шүүс энэ төр гэл рекламад байдаг. Тэрний юутай гацтай төрөл байгаа. Энэ жимсээ ч одоо юу гэдэг лээ? Луугийн жимс гэдэг лөө. Энэ жимсний ундаа миний хамгийн уух дуртай ундаа. Хэр гоё та доод үзэрэй. Уунаас хэлвэ. За ганцхан махан төрлийн юм аа заяа. Snack it. Би энэ бүр амар дуртай. Би ер нь махан төрлийн юм амар дуртай байхгүй юу? Монголд яг энэ байдаг үгүй мэдэхгүй байна байгалах. Энэ бол амар гоё. Би ер нь бол боловсруулсан хямуу төрлийн юм гэсэн үг. Гэхдээ хямыг ботход ийм снэк шиг шууд ингэж идэнэ. Амгаа. Өнөр оноо өгд юм уу? Энэ дэжтэй 10-аас 10. Нүрэ амттай. Энэштэй 10-аас 9.5. Тэгээс идэж үзээгүй юм авсан байгаа. Би Чехийн чипсийн төрлөөс авах хэрэгтэй мэн гэж бодсаахгүй юу. Тэгээ энэ Bohemia гэдэг Чехийн чипс. Энэ нэрээ хэлбэр төрсэн сонирхолтой санагдаад. Тийм. Бүр юм жижиг юм. Кетчуп tapacağım. Oysa ketchup temlo. Temiz. Ketchup. 근데 같이 먹었을 같아 면. 어때도 진짜 맛있지 뭐. Зургаар нь тав. Арай жоохон гатчих. Эсвэл юм гатуу байж магадгүй. Тэр нь жоохон таалагдсан. Тэрнээс шим амар их юм байна. Баядад байвал дуусахгүй юм байна. За next бас чипс дээр. Бас юм Bohemia юм. Энэ болохоор зүгээр Монголд байдаг паприка энэ төр гэдэг байдаг гэсэн шүү дээ. Одоо байд юм болов. Ямар дахад байдаг вэ? Бид нартай л адилхан зүгээр юм байна. Шууд улаан перц амтж байна. Сэний кетчуптэй гэж нэг шал өөр.
Бүр шууд яг нунтаг улаан перц. Түрүүнийхээс онцгүй юм байна. 5.5. Then next. Би энийг бас заавал харуулъя гэж тавсан байхгүй юу. Энэ болохоор юм чипс биш. Ийм одоо юу гэдэг нь хатаас нь татлах шиг заяа. Энэ болохоор пиццаны амттай байна. Тэгэд энийг бас амар хийддэг. Энцгийнхаа би бас дуртай л байсан. Одоо ямар энэ дэхний өмнө гоё хийх. Ийм хатаас нь талах. Хөөхдөө. Салаадны үндээс талхнаар хатаа. Би ихтэй одоо дэлгүүрт ороод ийм талх нарийн бов бекерний хэсгийг шууд скиплэл явдаг гэсэн. Яагаад гэвэл би ч угаасаа хэлсэн шүү дээ бекеринд ажилладаг. Ажлаасаа өнгөө талх бов авдаг болохоор. Талх байна. Хоёр л яадаг гэсэн эсвэл энэ пиццатай нэм сул амттай болов. Түрний чипс шүлээ. Таваа нөрөндөө. Чехийг болно штэ. Ийм ер нь handmade ч юм уу эсвэл ийм дэлгүүрийн иймэрхүү кекс одоо юу гэдэг ийм нарийн багуугаар л төсөөлөхийн арга байхгүй юу? Эдрээгээ ер нь их сайн ч хийдэг. Тэгээд янз бүрийн төрлийг хийдэг зэрэг. Тэгээ би хэлсэнчлэн би нэгийг авч ямарсан бичлэгэн дээр харуулъя гэхгүй бол би бас идэхгүй тэрийг хангалттай салхалтай идэж байгаа. Тэгээд өөрөөс юм авах шаардлагатай байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг аюу хөрхөн одоо Валентин болох гээд янз бүрийн зүрхээлбэртэй юм хийсэн билээ. Сансны бодол дайчгүй. Сойны хатаас нь алхнаас л дээр ялаа. Тэгэхээр коконатын өрмөгтэй доторх гурил нь бор гурил юм шиг байна. Тэгэхээр бас зүгээр 6 ногч. Биш тиймэрхүү кексэнд юу нь бол дуртай биш байхгүй юу? Тэгтээ боломжтой 6. Федорка. Энд би амар дуртайсан юм. Гэтэ ер нь эндгийнхэн ийм чихэр шоколад бичээ ийм жижиг сажиг бичээ нэг аюул хийддэг. За дэлгүүрээс бүр хайрцаг навдаг. Би энд бол дуртайсан. Гэтэ одоо ямар ах нь үзье. Хойлоо самартай юм байна. Энэ нь аюул жоохон сүдээс энэ хар шоколадтай гэж магадгүй. За ямар ч сан нэг Федорка. Царайлгаа бас. Шууд самар амтгч. Нэг өмнө нь хат гоё санагдаад байсан. Тэр энэ нь болохоор арай бараан хар шоколадтай байна. Энэ гоё юм. Улаан гоё юм. Энэ шууд хар шоколад амтгч байна. Энэ шууд амар самар амтгч байна. Хэтэрхий самар амтгч.
Тэгээ би энд нь штэ 6 өгөөд улаанд нь татаа өгөө. Нэр би нэг байгаа. Би Монгол руу гэрийнхэндээ явуулах гэж авсан юм. Би нэг нь өөрөө амсч үзье задлцсан. Студентск болохоор угаасаа Чехийн. Би өмнөх нөгөө нэг 100,000 төгрөг Чехээс юу авах вэ гэдэг бичлэг дээрээ ярьжсэн шүү дээ. Чехээс Монгол руу шоколад явуулахаар бол энэ студентскаг явуулаарай. Монголд байдгүй Чехийн брэнд шүү гэд. Одоо л Орос үг мэдгүй байна. Би сая өнгөрсөн жил Монгол явахдаа л харсан. Тэгэхэд дэлгүүрүүдээр харагдахгүйсэн. Тэгээ би аль эзэн ийдсэн. Энэ болохоор юм лээ. Сүйтэй, шоколадтай холимог тэгээ дотроо самар жимстэй. Надад таалагдсан гоё юм байна. Сони шоколадтай мэдээ нийцч бүр шал өөр юм гоё. 8.5. Студентска гэж ярьсан ч юм. Студентскагийн янз бүрийн бичээнүүд байлаа. Ганц энэ студентска биш заа. Ер нь яг ийм төрлийн ваблон шоколадгүй янз бүрийн бичээн байдаг заа юу. Тэгээ эмээ өнөр ер нь л тэгээ бүгдээрээ нийтээр амар хэвчдэг. Баггүй юу? Тэгээ энэ болохоор ийм яг л зурх шиг яваас тийм. Намгаа амтсан шүү. Би нэг ах удаа яж би яг ийм амттай мэдэн. Гэхдээ студентска биш нэг өөр брэнд. Би яг зургийг хараад амар гоё суу амтгцсан байх гэж бодсохгүй юу. Гоё. Жохон нэлон гэхдээ амар гоё. 8 оноглоо. Таалагдлаа. Би нэг ийм төрлийн нэг л юм авсахгүй юу. Дасан жимс. Энэ болохоор манготой. Энэ бас төрөл бүрээсэн заяа. Гүзээлгэнээсэн цангас тэгэл өөр юу харагдчихлаа. Тэгээ нөө чангаанц чавга мавг гэлээдээ шүү дээ. Бүх тийм жижигхэн савлгаатай хямдхан байсан. Томорооч байдаг л да. Яг энэ хөөрхөн доторх нь харагдаад юм хөөрхөн санагдаад. Шууд манго өнөртөж. Гэхдээ бүр яг жимсээр юм шиг байна. Яг л манго амтгч юм. Гэхдээ juicy биш хатуу. Өмнөд хатаатай юм чинь. Оюун санагдлаа. Нэмэлт цаахаар махаа авчихгүй юм. 8.5. Хатаасан жимс гэсэн юм чи энэ заяа. Энэ ч яг Чехийг үгүй би мэдэхгүй юм. Англи бичгтэй тэгснэ. Арт дээр чек тайлбартай. 48 гэсэн байгаа болохоор maybe чек биш байх. Гэхдээ энэ төрлөөр байдаг. Би амар зуртахгүй юу. Тэгээ авсан юм. Энэ болохоор юутай нэм бөөрөлцгөнтэй юм шүү дээ. Би нэг үзээлцгэнтэй ер нь л тэгээ дуртай дөө. Тэгэхээр бас яг гоё амар гоё жимсэрээ заяа. Гэтэ энэ дэр юу вэ нөө? Цукор мөкөр байна уу? Протеинтэй гэж байна.
Байхгүй шүү дээ. Юу л цаахаар үнэн. Байхгүй. Хөрхийн л хорин 3-тай юм байна. Би нөгөө дана томын авч ирсэхгүй юм. Тэгээ Монгол нөгөө нэг бидний багахт байдаг гэсэн шүү дээ. Одоо байд юм уу гэмүү нөгөө хатаасан жинс гэдэг шүү дээ. Бас энэ шиг юм ороож мороцсон. Ийм эсвэл тэгээ нөгөө уртуртай дээ шүү дээ. Эний чи ингэж идэх байхгүй. Бага хад бол ингэж идэх туртайсан тийм. Одоо бол яаж иддэг гэж. Амгой. Яг л тэр хатаасан юм шиг. Гэхдээ арай нэг жоохон үнэтэй амттай. Үнэтэй амттай. Үнэтэй иддэг гэсэн. Үнэтэй амт гэж юу юм бэ? Арай нэг чанартай амттай. Тэр нөгөө угаасаа хэрэг болоод айна. Эсвэл онооглоо. Тхийн хүүхдүүд энийг аягүй хавж идээд юм лээ. Тэгээ энэгээр янз бүрийн амар челленж хийгээд байдаг шүү дээ. Гэтэ энэ угаасаа мэдээж чех их биш байхаа. TikTok энэ аягүй яваад байдаг шүү. Skittles гэнэ. Skittles зүг. Ямар шоколад байхгүй заяа. Хаалаа. Би нөө юм сүлэн саур юм дуртай болохоор яг өнгөнгөх байна. Crazy sours гэдэг юм шүү дээ. Баяна. 9.2. 9.2 гэдэг байна. 9.2. Тэгээд тэгсэн чинь юм шүү дээ. Амбаны адилхан зүйл юм. Хэлээ. Энийг бас хүмүүс амар авч идэх юм лээ. Maybe энэтэй төстэй амттай. Лентилкэг нөө. Энэ чехийн хувьд магадгүй гэхдээ. Маркот нь. За яг ер нь чехийн заагддаг амттай гэтэл бочихгүй тийм. Хүүхдүүд нэг авч идэх юм. Яа энэ ингэж юм. Хөөе смарт бохшиг. Энэ бол шоколадтай юм байна. Ойсоо энэ дээр юм шоколад. Орианых юм байна шүү дээ. Байдаг л M&M шиг л амттай. Муухай биш. 8.8. Балаго. Энэ одоо бид нар уушвал Жожо гэхээр аваад тэгээ ер нь чехийн гэхээр ахгүй юу. Тэгэхээр ёё гэж уншина. Ёё. Заал гэсэн үг чиг монголоор. За энэ мэдэхэр. Ice cream. I'm sour man. Tamam. Al. Nasıl ama? Then was same
Бицелия гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр сауртай гэсэн. Тэгээд эсгэлэн гоё юм байна. Тэгсэн мөртлөө саяны миний нөгөө айс кримтэй байсан шүү дээ. Бүр байна. Тэрний юм амар гоё юм цагаан гоё зөөлөн сүү амттай. Энэнд 8.2 онаглаа. За нэг бас энэ ёёгийн самартай заяа. За монголоор бол ер нь цагаан самартай төстэй заяа. Гэхдээ гадуураа юм шоколадтай ер нь бас гоё. Хуучин гоё гэдэгсэн. Одоо ямар гэсэн юм бэ? Focus. Гоё самартай. Унаас гоё. Таалагддаг. Ер нь бол цагаан самар шиг амттай бочих. Гэтэ цагаан самрын нөгөө гаднах юм цагаан сахарлаг юм биш үү? Тэрний юм шоколад гэсэн үг тэрний орд. Гоё. 9 оноглоо. Дуусчлаа заяа. Last one. Би нэг яг юу гэдэг мэдэхгүй байна. Тэгтээ юм Валентины өрх юмд гарсан байсан гэсэн шүү дээ. Тэгээд ийм зүрхтэй энэ доторх нь амар хөөрхөн ягаар гэдэг харна. Хацсан. Вау. Мөн хөөрхөн ягаа юм яг миний дуртай ягаа юм шүү дээ. Baby pink. Мам гоё юм. Би тэгтээ сүүн дуртай биш үү? Би сүүн чаддаггүй. Амар сүүн амттай. Тэгтээ гоё. Тэр алмонд авч байна. Харуулах гэсэн юм. Алмондтай. Троо. Гоё. Яг юм сүүн амт биш заяа. Йогурттай. Яг миний дуртай амттай гэдэг. Цаалагдлаа. Сарны нэг л юм да. Яг бол би сүүн нэг туртай шүү. За ийм байлаа. Өнгөр дүүрэн. Задлаа завартуулаад орхичлоо. Миний чертэх амттангууд бичлэгийн маань үзсэнд маш их баярлалаа. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ миний бичлэгүүд таалагддаг бол лайк дараад, шеэр хийгээд, комент бичээд, би бас subscribe дараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.